За сайн байцгаана уу? Яаж бүртгүүлж юм захиалах вэ гэж байгаа бол ингэнэ. За жишээ нь энэ болохоор одоо энэ бараан дээр ингээд даръя л та. Тэгээ дарангууд ингээд нөө Facebook-оор орчиж байгааз энэ Facebook-ийн браузерын цаанаас хамгийн суг браузер гэдэг байхгүй юу ч таньдаггүй ингээд нөө нэг ямар ч мэдээлэл санаж үлддэггүй. Тэгэхээр энийг ашиглаж болдоггүй байх нэ. Тэгэхээр одоо утасны чинь ингээд Safari ч юм уу эсвэл ингээд Google Chrome гэдэг янз янз байдаг шүү дээ. Тийм байдлаар орчихсон дээр заяа. За тэгээ бүртгүүлэх гэдэг дээр нь дарна. Хэрвээ бүртгэл байхгүй бол за би энэ дээр нэг хүний дугаар оллоо ашгүй бүртгэлийг 88 31 73 52. Хөөх энэ дээр нь дугаар бичих юм биш 88 31 73 52. За энэ дээр нь бол нэрээ биччихвэл зүгээрээ. Одоо энэ юу хин гэрлэмагч. За энэ дээр нь нууц үг. За шинэ нууц үг гэдэг чинь энэ дээр одоо юу хөө балдан 1 2 3 хүч. Бэгийн томоор биччихлээ. Энэ гэхдээ энэ дээр нь заавал том ом гэж байхгүй хөө. Гэтэ юм том жижиг үсэг зүгээр эдийн. За бүртгүүлнэ. За нэг save password арчих юм бол дараа нь амар. За энэ дээр орох юм бол ингээд энэ утас чи миний дугаарыг танихгүй шүү дээ. За 88 31 73 52. Тэнгүүдээ палтан 1 2 3 гэт. За ангууд шууд танд нөгөө утасны дугаарыг ч мөн үү биш үү гэж баталгаажуулна гэсэн. За нөгөө утсан дээр мессеж ирж байна. 59 45 гинэ. Утасны дугаарыг чи зөв бурууг шалгаж байгаа байхгүй. Энэ дээр дахиад одоо нэг бүртгүүлээд ороод болцсон бол дахиад заавал орноо. 73 52. Тэгээ дараа асуудалгүй. Эхнийх удаадаа сайн шалгах хэрэгтэй гэхгүй. За яавалт 1 2 3 гэдээ орчиж байгаа. За дэлгүүр хэсэгтээ даач. Тодлох тий. Тэнгүүдэн жишээ нь одоо юу болох вэ? Энэ өмд угаас амар гоё өмд байхгүй. Энэ өмднөөс та нар авчих заяа. Энэ өмднөөс ингэж харлаа. За ингээд бараануудтайгаа танилцсан эхлээд ингээд за зургнуудыг хараад те материал юмнуудыг сайн харах хэрэгтэй шүү дээ. За ингээд арах юм бол энэ нэг томруулдаг зурган дээр нь хараад за ямар нөхөн материалтай яаж байгаа хийж байгаа ингээд юу нь бол харж болно. Тэгээд та нарыг айгүй сайн хараасаа гэсэндээ би ингээд зураг мөргийн сайн оруулдаг хөхгүй. За ингээд нэг зургнуудыг харлаа. Окей. Үнэн энэ дээр хэмжээстэй. Тэгээд мэдээлэл нь ерөнхийдөө ийм байна заяа. За ингээд онцлох ингээд юунууд нэх юм бол ийм чанартай гэсэн тэгсэн те Jordan юутэй ингээд брэнд. За эндээс нөгөө нэг жингээ үзэж байна. Ерөнхийдөө би бол нэг 80 кг жинтэй гэхэлэр XL өмснө гэсэн үг. Тэгэхээр ингээд нөгөө нэг тойрны 2 санжаа дээшилж байгааз. За тэгээ бүх юмнуудаа харчаад за окей. Өнгөний сонголт бол харл байгаа юм байна. Хар дээрээ сонгоцсон байгаа. Тэнгүүд би XL гэдэг өөртөө авчи. За тэгээд энийг энэ сагслах гэдэг дээр дарчихна. За сагсанд нэмэгдлээ. Тэгэд өөр бараа авахар юм байна уу? Өөр бараа байгавал ингээд харж байгаа сайхан сагсалчнаа гэсэн үг. За тэгэд нэг мөсөн сагсалж агаад за энэс ус нэгийг авчи. Энийг их нэрт гэж бодоод. За энийг нэг мэйл авахд болчих واخ. Тэгээ саарл нэвэл зүгээр үү, харна зүгээр үү. За хар саарл ингээд сонголтууд нөгөөц саарлыг авчи. Хэлийг за дахиад сагслах. За сагс руугаа орлоо. За ийм бараа байна. Ингээд за шууд худалдаа авах гэдэгтэй дарчна. Би та нарыг ингээд сайн хэм аваад гэх юм бол энэ дэр купон код өгж байна. За тэгэх юм бол ингээд 10,000 төгрөгийн хямдрал литр гэдэг юмнууд гарч байна. Тэр үед нь оруулж байна. За худалдаа авах дээрээ дарлаа. Хүргэлтээ яах юм? Очиж авах юм уу? Гэртээ хүргэлтээ захиалах уу гэд. Очиж авах гэдгийг сонгочих юм бол зүгээр. Ягаад гэвэл 2 3 бараа болон дахиад бараа болон те нэг мөсөн 4 5 бараагаа ганцхан хүргэлтээр авчвал зүгээр шүү дээ. Тэгэхгүй бол нэг бараа авах болгонд 8,000 гэж төлөөд байл амар хэцүү байхгүй юу? За очиж авах гэдгийг үргэлжлүүлээ аль ойрхон салбараа сонгоч. Манай гэр чи яарам гэхгүй. Тэгэхээр Мандала плаза маа зүүн талд үүдээ энийг сонгоч. Үргэлжлүүлээ. Үйлчлэгийн төвхтийн зөвшөөрлөө. За 163,000 төгрөг болж нийтдээ 70-84 те. Үргэлжлүүлэх тэгээ хаан банкаа дарлаа захиалга дуусгах гэдэг юм. За энийг 5 минутын дотор та энэ дансанд яг энэ мөнгийг энэ гүйлгийн нутагтаа хийх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд хойдуулээ хаан банк руугаа оръё. Хаан банк. За ишин нэвтрээд орноо. За нэвтэрж орлоо. Гүйлгээ хийх хаан банкны данс руу тий. За тэгвэл эндээс нийт төлбөр нь хэдий 163,000. Окей. 163,000 гэдгийг пэйст хийлээ. Хүлээн авахчийн данс гэдэг дээр нь болохоор за энд байгаа дансыг хулаад авчихна. Баруун тал дээр нь дарангууд хуулагдаад байгаа шүү. Та нар анзаарч байна уу? За балдан цэрэг 8 гэж юм те. Гүйлгийн нутг нь баруун талынх нь ногоон товчгооц энэ дээр дарах юм бол шууд хуулагдчихж байгаа. Тэгэд инглээ удаан дарлаа пэйст гараад ирнэ.
За энэ ингээд элдв ерөөсөө юм нэмж хийх хэрэг байхгүй. Таны дугаар муугаар ч одоо саяныхаа энэ гүйлгээний утга дотор чинь таны дугаар бүх юмнуудыг чи мэдээл, гэрийн хаяг бүх юм чи авцсан байгаа. Тэгэхээр ийшээ ингээд гүйлгээ хийчих. За. Тэгэл гүйлгээ хийлээ. За гүйлгээ амжилттай болчлоо тий. За тэнгүүдээ эргээд ийшээ орно. Ийшээ ороод та шууд төлбөр шалгахад дарж болно. Тэнгүүд одоо ерөнхийдөө төлбөрчин төлөгдөөг байна л гэж гарч ирэх баг. За төлбөр шалгах. За улааж ин тий төлбөр төлөгдөөг байна. Тэнгүүд энэ яадаг вэ гэхээр 30 секундын дотор миний энэ дансан дотор байгаа ингээд нөгөө нэг орж ирсэн гүйлгийг ингээд шалгачдаг. За ингээд болцсон ч хараа төлбөр төлөгдлөө гэж гарч ирж байна. За ингээд хараа таны захиалгын дугаар чи ийм хүргэлтийн төрөл ингээ хүргэлтгүй байна те хаан банкаар ингээ шилжүүлэг хийсэн ингээд юмнууд чи гараад ирнэ. За профайл хэсгээрээ дарлаа. Энэ миний захиалга гэдэг хэсэг дээр орчингуу таны ингээ бараанууд харагддаг байхгүй. За энэ захиалга харангууд дотор нь хоёр бараа ингэж авсан те ямар арзмаар авсан энэ төр чи ингээ энэс нь XL-ийг энийхэн саарлаас E-ийг авсан. За захиасан салбар чинь яармаг салбар дээр юм байна гэдэг юу нэхэд мэдчихдэг байх нэ. За баярлалаа.